Сайн байцгаана уу? Ерөөлийн сууг подкастад тавтай морилно. Намайг Инхчин гэдэг би Лондон хотод нөхөр 2 хүүхдийн хамт ажиллаж амьдардаг. 2009 оноос ертөнцийн эзнийг хүлээн авч өнөөдрийг хүртэл итгэлийн амьдралаар алхаж байгаа нэгэн эмэгтэй байна. Намайг Инхма гэдэг нөхөр охины хамт Лондонд амьдардаг. 2014 онд их эзэн Есүс Христийг өөрийн аврагч эзнээ болгон хүлээн авсан. Бид хоёр та бүхэндээ нэгэн сайхан мэдээ дуулгая. Өнөөдрөөс эхлээд бид хоёр та бүхэндээ онлайн Библи судлалын подкаста эхлүүлж байна. Тэгэхээр нэгдгээс 5 өдөр хүртэл бид хоёр өдөр болгон нэг бүлгийг оруулж байх болно. Подкастын маань эрхэм зорилго бол итгэгч хүн бүр Библи судлалыг өдөр бүр амьдралдаа хэвшүүлэхэд туслах юм. Бид хоёрын хуваалцах үгс бол ариун сүнснээс бид хоёрт хувьчлан өгөгдсөн үгс бөгөөд Бурхан хүн бүрт өөр ойлголтоор ярина гэдэгт итгэлтэй байна. Подкаст маань Матай 1-р бүлгээр хамтдаа судалснаар эхэлж байна. Харин дараагийн маань бүлгүүд тусын ойлголтуудаар үргэлжлэх болно. Тухлан сууж хүлээн авна. За Матай 1-р бүлгээс авсан үгийн вэлээ баяр хүртгээр бас даруугаар хуваалцъя. Эзэн минь ээ, таны тусламжийг гойн залбирч байна. Та бид хоёрын амийг өрөөж өгөөч. Та бид хоёрт ойлголтуудыг өгөөч гэж эзэн Есүсийн нэрээр гуйж байна. Амен. За Матай 1-р бүлгийн 17 дугаар ишлээс найз нь үгийн вэлээ авсан байгаа. Энэ дээр болохоор Ийхүү Авраамаас Давидыг хүртэл 14 үе, Давидаас Вавилон руу цөлөгдөх хүртэл 14 үе, Вавилон руу цөлөгдснөөс Христийн үеийг хүртэл 14 үе байваа гэсэн байна. Амен. За тэгээ найз нь энэ бүлгийг ингээд уншиж байгаа яг энэ ингээд 14 гэд ингээд уншсныг ингээд бичснийг ингээд харсан чинь үнэхээр сонирхолтой, ямар эмх замбраатай юм бэ, ямар ойлгомжтой юм бэ. Бас нэг хожим нь яг бид нар ингээ уншихад бас тийм ямар гоё амархан болгоцсон юм бэ гэж бодох шиг. Бас тэгээд энийг ингээ харахтаа үнэхээр бидний эзэн бол эмх замбраатай, тэр үнэхээр дэс дараатай эмх цэгцийн бурхан гэдгийг би бас эндээс харж илаа. Тэгээд бурхан бол тийм ямар нэгэн байдлаар тийм олон тийшээ өссөн тийм ойлгомжгүй эмх замбраагүй байдал дотор ажилддаг. Түүний хийж байгаа зүйл бүгд эмх замбраатай, бүгд дэс дараалтай, бүгд бидний сайнны төлөө байдаг гэдгийг би бас эндээс ойлгож авч илаа. За тэгээ найз нь иймэрхүү зүйлийг ойлголоо. Миний найзын хувьд. За Матай 1-р бүлгээс Йосефийн талаар эзэн надад ярьж байна. Тэгээд 19-оос хэлж ин нөхөр Йосеф нь зөвхт хүн байсан бөгөөд Марияг олны шившиг болохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байжээ гэж. За тэгээд Йосеф яг ийм бодолтой байжгаад бэжидэл зүүдэнд нь эзний тэнгэр илч ирээд хэлж байгаа те. Энэ бол ариун сүнснээс юм аа. Тийм болохоор чи Марияг эхнэрээ болгож аваа гэд хэлж байгаа тэнгэрлэгч. Тэгээд 24 дээр хэлж байна. Йосеф нойрноос сэрж эзний тэнгэрлэгчийн тушааснаар эхнэрээ авсан ч түүнтэй ингэр зөрүүлэлгүй байсаар төрүүлсэн хүүг нь Есүс гэж нэрдэвэ гэж. Амен. За тэгээд эндээс юу гэж ойлгож авч байна вэ гэхээр Йосефийн тэр дуулууртай байдлыг олж харж байна те. Хичнээн тэр тэнгэрлэгч одоо өөр дээрээ би ингээ бодоход те ингээ надад бурхан заримдаа хэлдэг те. За ама чи яг энэ замаар явна шүү, ингийн шүү гэд Библиэлд бүр тушаалууд хүртэл байдаг. Тэгэхэд би заримдаа санаатаагаар бүр тэр тушаалыг зөрчдөг. Заримдаа би санаандгүйгээр те ингээ тэр дуулуургүй байдлыг гаргасан байдаг. Тэгээ би эндээс яг Йосефийн яг энэ маш энэ дуулууртай байдлыг хараад үнэхээр Йосефээс бас суралцахыг хүсэж байна те. Йосеф ингэж дуулууртай байснараа бас Бурхны тэр төлөвлөгөө бас хэрэгжихэд маш их бас хувь нэмэр орсон байгааг би бас олж харж байна. Тэгээд Бурхны төлөвлөгөө хэрэгжихэд миний бас хувь нэмэр бас маш их байгаа юм байна. Би маш их бас надаас гарах тэр дуулуур, надаас гарах тэр Бурхан зориулалт маш чухал юм байна гэдгийг би ойлгож авлаа. Ийм ойлголтыг авч авлаа найз. Тэгээ энэ бүлэг дээр бас айгүй сонирхолтой тий бүр ингээд айгүй олон нэрсүүд ингэ байгаа биз. Тэгээд энийг ингээд анх ингээд уншаа явж исэн чинь ёо ямар бүр ингээд олон нэрвээ ямар хэцүү юм бэ хэллгүүд нь гэл ингэ явж исэн. Найз нь бүр сүулдэ бүр за энэ нэр болгон чи үн цэнтэй штэ. Энэ нэр болгоны чи ард нэгэн бас байгаа штэ. Нэгэн гэр бүл, нэгэн амьдрал бас өрнөж байгаа штэ. Тийм болохоор ягаад би энэ нэрнүүдийг ингээд уншихаасаа ингээд салах нь ингэж онцгой тэгэж загнана гэж бодоод би бүр ингээд айгүй гоё
бүр нэг бүрчлэн нэрийг нь бүр ингээд тод цэглэхнээр дуудаад бас уншсан. Тэгсэн чинь айгүй гоё бас ингээд ямар гоё тэдрийг бас хайрлах бас тэр болгоныг ингээд эзэн бас яг энэ хүн болгоныг ингээд нэг бүрчлэн бүтээсэн юм байна гэж бодохдоо үнэхээр бас бурханд талархчихлаа. Тийм тэгээд энэ бүлэг бол бас Матай 1-р бүлэг маань үнэхээр гайхалтайгаар эхэлж байна. Тэгээд цаашдаа бас эзэн бид хоёрт бас гоё ойлголтуудыг өгнө гэдэгт итгэлтэй байна. Тэгээд сонсож байгаа та нар минь ч гэсэн бас бид хоёртой зэрэгцээд 1-р бүлгээс хамт яваарай гэж бас уриалмаар байна. Тэгээд дараагийнхаа бүлгээр уулзцаая. Баярлалаа. Баярлалаа.